20 кг. Харихуудаа хүмүүсээ бүтэн сарн гэдэг юм лээ. Нисгтэр амжаад ирсэн бүртгүүлээ хэлэх гэж байна. District 1-ээс явж байгаа бол Grab-аас илүү Shang ашиглаарай. Цахилгаан тээврээс гадна хамаагүй хямдхан өргөд юм байна. 18.5 кг гэж авч байна. Айгомшоо. Та нар TikTok дээрээс ч юм уу Вьетнамын нисэх буудлуудын хилийн шалгын аюулгүй байдлын шалган амар урт очиртой байгаалаа видео харсан уу. Тэгэл тэр очиг нь хурдан давахын тулд ийм үйлчлэгээ аваарай гэж клуб мөнгөдөрний $30 зар яваад байгаа биз. Би тэрийг авах хэрэгтэй болов гэж бодож аваагүй байхгүй юу. Сая яг хилийн шалганы очирлуу яг орсноос хойш 10 минутын дараа би хамгаад оруулчихсан. Тэрнээс хойш 15 минутын дараа аюулгүй шалганаараа бол орчихсон гараа явж. Тэгэхээр үндсэндээ 25 минут л болсон гэсэн. $30 хэмнээ. Мят Сайгоноос Хонконг нисдэм байна. Яг өөрөө нисдэгч гэж код шеэр бах л да. Оператор нь бол Cathay Pacific бах тий. Миний буцах нислэг 19.05 дахь хуваартай байсан. Харин явах онгоц маань жаахан хоцорж орж ирэх шиг болон лээ. Boeing 737 онгоц нисчүүлээ. Тулуу хүлгэн байсан баха. Оройн нислэг байсан учраас ер нь тэгэл оройн хоол идчихээл хүмүүс унтчихсан гэж хэлж болно. 6 цаг бол тэр дороод яваад өнгөрчүүлээ. Өглөөний 4 цаг болж байна. Нисгээс бол нэг цаг болж ирлээ. Ачаага бэлдэгтэй угаасаа угаах хувцас шаардлагагүй гэх юм их мэтэр ангилцсан учраас ер нь унтаж байгаа амархаас өмнө угаалах юм биш наашаад эхэлчихё. Үс тэрэн дээр өдөр ш. Тэгэхээр гялс сэрүүн байгаа дээр ачаага ханцалж. Гэртээ авсан зарим сувенирээ задлаа дөө. Нэг задгаа байгаа нь энэ Вьетнам гэсэн сорнц. Дахиад нэг Вьетнам гэсэн сорнц байгаа юм байна. Энийг хүнд өгнө. Шахагаас ийм нэг төмөр сорнц авсан юм байна. Энэ онгоцны буудлын дээрээс авсан тийм импульс гэдэг үлээ зүгээр огцом авсан сорнц. Ингээд зүүцэн байж аваад эргүүлж болд юм бэл. Хануйс ийм шаанц авсан юм надад амар хөөрхөн баглаад өгчжээ. Ийм хөрхөн шаазан. Дотор нь нэг юу хий би одоо мэдэхгүй л байна л дээ. Айгу хөөрхөн. Сувенир дуусаагүй vacation bring гэдэг чинь аяллаа үеэр явж байхдаа онлайнаар бас баах юм захиснаас өнөөдөр хүргэгдчихээн. Солтын 2 юм аяг ашигладаг байхгүй юу? Тэгсэн чинь аяг маань угаасаа 6-7 жил бас болцсон. 10 жилийн удаа бас хэлж болдог л доо. Тэгээд замдаа би жоохон арай өөр шинэ аягтай болъё гэж бодоод аягаа бас тэгж авсан. Тирин